Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэх урлаг соёл дэмжих төв. Бүгд найрамдах Солонгос улсад эмчлүүлэхээр судалж байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн эрүүл хот Гуанжу хотын эмнэлгүүдийг санал болгож байна. Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв 77 47 90. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орноо нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Бат. Хөтлөгч Чанцалдуулан ажиллаж байна. За тэгэхээр эхлээд хоёул өнөөдөр өгөх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За тийм өнөөдөр та бүхэнд коронавирусын алдрын тохиолдолон 3D дижитал хүн СУА гэдэг интернет модель болсон нэлээд алдартай байгаа юм байна. Энэ мэдээллийн талаар танилцуулахаар бэлдсэн байгаа. За постны хувьд гэх юм бол алдартай жүжигчид нэг ангиас хичнээн сая вооны ашиг орлого олдог талаар постыг онцлсан. За мөн өнөөдрийн бичлэгний хувьд гэх юм бол сая бас эзэлтийн ерхий шалгалт Солонгос улсад болсон. Тэгэхээр эзэлтийн ерхий шалгалтын 100 оноо авсан тий тэргүүлсэн сурагчид одоо яг он оны шилдэг шалгалт өгсөн хүмүүстэй хэрхэн яаж амьдарч байгаа талаар мэдээлэл хүргэхээр бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд гэх юм бол чэжүүд гадаад гэр бүл 9 сарын турш заллин хийж амьдарчээ гэсэн мэдээлэл гарсан байна. За мөн постын хувьд бол Монголд амьдрах ноу хау гэдэг за Солонгост амьдарч байгаад ирсэн бүсгүйгийн бас постыг бол онцолж хүргэхээр бол бэлтгэсэн байна. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За эхлээд цаагаар мэдээлэл хүргэе. Чэжүүд 9 хэмтэй, бороотой байгаа юм байна. Бусад 10 хэмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо сүүл нэмэх 3 хэмэд дулаан өнөөдөр өдөртөө нэмэх 8 шөндөө хасах 4 хэмийн хүүтэн байна. За тэгэхээр 12 дугаар сар бол гараад бас хасах 10 хэмтэй хүүтэн эхэлнэ гэсэн мэдээлэл бас өнөөдөр харагдаж байсан. За үргэлжлүүлээд та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд Солонгос улсын вон 2.39 мөнгө, бэлнээр авах нь 2.31, бэлэн бусаар авах нь 2.34, зарах нь бол 2.45-тай байна. За вооны ханш 1 мөнгөөр бол буурсан харагдаж байна. За тэгэхээр нэвтрүүлгийнхээ уламжлал ёсоор сонь сайхна хуваалцдаг байгаа. За мөн нэвтрүүлгийг маань үзэж байгаа сонсчид өөрийн Facebook хуудас болон за бусад групп руу нэвтрүүлэг маань шеэрлээд илүү олон хүмүүст хүрэхэд бас туслаарай. За тэгэхээр Чимбаах болон миний майк өнөөдөр нэг дуу дуулах гэж юм шиг болчиход байгаа. Чимбаахаар болон сонсогчдороор маань өнөөдөр сонь сайхан юу байна да? За миний хувьд өнөөдөр ер нь гар утас гэдэг бас ямар чухал юм бэ гэдгийг мэдрүүлсэн өдөр байлаа. Өглөө сэрэд уцаа хараад ингээд дарсан ч тооч нэг сайн мэдрэхгүй байгаа юм шиг санагдаад тэгэхээр нь ер нь нэг форматлаа хийчихье гэж одоо нэг зургуудыг би дээр өөртөө ши хуулаад зөөрийн хард руу авчихсан байсан. Тэгээд форматлсан жил өнөөдөр ер нь амьдрал оронгоор эргүүлж. Тэгээд Facebook хамгийн гол нь одоо нэвтрүүлгүүд дээр би жишээ нь ашигладаг. Тэгэхэд уцаараа орох гэсэн чинь нууцлал гэж надаас нэхэд. Тэгээ би уг нь тэднийг хийсэн чинь одоо өөрөө бичсэн комментуудыг өөрөө ялгаж оруулах хэрэгтэй байна л да. Тэгээд уг нь амьдаа ялгасан чинь буруу байна гэх. Тэгээд миний утсан дээр блоклэгдсэн юм ерөөсөө нэвтэрч болдгоо. Тэгээд банк руу одоо хүнээс мөнгө шилжүүлэхдээ иймэрхүү зүйлүүдийг хийж чадахгүй. Тэгээд ер нь нэлээд олон асуудлууд байсан. Эхний ээлжинд болохоор дата бас орж ирдгүү. Өнөөдөр ярьж болоод байсан. Уцаа зүгээр эвдэлсэн шиг баг. Тэг нэг нэгээр нь шийдэд одоо нэлээд гайгүй болж байна. Гэхдээ ер нь бол бас маш их ажиллагаатай байна. Хажуугаар нь ингэж оролдоод хурууны хэд тааруулаад дахиад юм болгоныг суулгаад юм болгоныг дахиж шинээр бүртгүүлнэ. Нууц дугааруудаа хүртэл би бүгдийг ингээд нөтгээд хэсэг дээр нь тэмдэглэсэн байсан чи тэр баахгүй болчихсон. Зарим зүйлүүдээ бол харж амжаагүй л байна л да. Тэгээд өнөөдөр надад зүгээр гар утас нэрээ одоо хамаг юм бас амжуулдаг юм байна. Дээр нь бас бид нар чинь хурууны хээ нүүрний ингээд таниулдаг штэ. Иймэрхүү зүйлээр зарим аппликейшнуудыг нэвтрэгч гэдэг юм уу ийм байдлаар өөртөө маш их хялбар зүйлүүдийг бий болгосон. Тэгэхээр нэг пассвордуудыг хийгээд нөгөөдөлийг санахгүй байх чинь бас их төвөгтэй байдаг. Өнөөдөр шингээ ажлын хажуугаар утастай оролцсон, зууралцсан нэг ийм өдрөл өнгөрч байна. Хийсэн юм уу да? Ямар ч байсан одоо бол Facebook-ээр оруулчихсан. Тэгээд бас бидэл постоо өрөхөд бэлэн болчихсон байна. Чамаар сонин сайхан юу вэ? За надаар сонь сайхан гэх юм бол гадаа их хүүтэн байна. Ер нь жилийн үйл миний шанцыг шалгаад байгаа шиг байна. Өнөөдөр өглөө би автобусанд суугаа. За би ч нэг автобусын үнэн чиглэлч штэ. Ер нь бол алхацдаг болохоор нэг машинтай уулаа гэсэн бодлоо төрдгөл дээ. Тэгээ одоо яг сүүлийн үед ингээд би ч Монголоо эргэж ирээд за нэг 2-3 жил болж байгаа штэ. Ер нь их тийм айхтар. За стресс бол угаасаа л нэгэнд байдаг асуудал штэ. Гэтэ тэрэн дээр нэг тийм
энэ стресстэй гэж би ярьдгаа байхгүй яг нэг хувийн ховч бол ярьж байгаа. Тэгсэн чи өнөөдөр өглөө автобусанд суваа. Тэгсэн чи нөгөө автобус маань ингээл байн торомслоод болдгоо. Тэгэл нөгөө торомслох болгоно хүмүүс л өстэй. Яа болоочтой арайчтай гэл нэг эмээ борг ард урт нисээд өнгөрч байгаа байхгүй. Би бүр яана энэ настай хүн гэл. Тэгээ яг нөгөө энэ гандлууд өгөхөд ирсэн чинь урдталтай байсан машина баг ингээд тулж ирж зогсоод тэгсэн чинь яг миний тэр нэг хойно байсан нэг ах урагшаах бүр ингээд баг нисчихэж байгаа байхгүй юу хаалгаар ингээд үсрээд өнгөрөөд унаад тэгсэн чи би яг нөгөө картаа дарах гээд ингээд зогсчихсэн чи миний картыг нөгөө хүн чи ингээд үсрэхтэй хуглаад тэг би картгүй тэгсэн чи нэг ихч тэг нөгөө амар олон хүнтэй тэр автобус чи би тэг урдлын тэр хүн ой би эндээс нэг тасарсан карт олоо би хойноос нэг чи миний картыг ашиглаж болохгүй л тэгээ сүүлдээ заа гэд тэгээ нөгөө унсаа авах болохоор зайлвал нуруу түрүүнд дэж өвдөж байгаа штэ тэгээ жолооч болохоор баг авч хэлэлцэхчгүй тэгээ гараа авчиж байгаа хгүй тэгээ би өнөөдөр жоохон энэ дээр л бүр айгу гайхлаа стресслээ гэдэг бүр үнэхээр ямар сони юм бэ тэгээ ингээд айтайхан явж би ер нь хүний шөмжил гэдэггүй л дээ. Гэхдээ бүр өнөөдөр гайхаад тэр хүн ингээд бүр амар унж байгаа хгүй. Би бүр хахад бараг хүн одоо нийсдэг юм уу гэж хэлэхээр тэгээд чи бүр амар өвдөн ш тэнгуү жолооч бүр ямар ч уучлаараа байхгүй. Юу гэсэн үг чи юмнасаа барихгүй байсан гээл муулцаа би бүр ямар амар юм харч байгаа өнөөдөр гээд. За нэг тиймэрхүү л түүх өнөөдөр бодлоо. Яг зарим талаараа зүгээр автобусны урдуур бас хүмүүс машинууд дайраад орчдөг. Тиймэрхүү үед одоо яг хойно сууж байгаа хүмүүс анзаардгүй. Яг жолоочийн буруу шиг харагдаад. Тэгэхээр бас зам дээр явж байгаа хүмүүс ялангуяа одоо бусад машинуудыг байгаад автобус дээр олон хүн зорчиж байгаа машины урдуур хавар бас тэгж бити эвгүй ороосоо гэж боддог. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл нэг байх юм бол гайгүй заа. Жолооч маань 3 удаа гинт тоорогдсон байдаг. Тэгээс аргагүй байна. Би ихнийхтэй бүр зүүнтлээ гармаар бүр гараа ороо мэдрэхгүй байна. Жолооч нар мань уучлаарай би одоо өмөрхгөө чадсангүй. Гэтэ та хэдийгээ хайрлж явдаг шүү. Бүгдээрээ тийм шүү. Өнөөдөр суусан автобус мал жоо амар байлаа. За Эрдэнэпүр маань цанцаагаар сонингол их турж байна хаа гэсэн байна. За энэ нөгөө омикрон гарцсан гэдэг Эрдэнэпүр маань бичсэн байна. Тийм. Хаана вэ? Солонгост. Гарцсан уу те? Харин тэгж ойлголоо би. Манай Эрдэнэпүр Солонгост байгаа шүү дээ. Харин тийм байна те. Би бас тэр мэдээллийг хараахан харж амжаагүй маань. За тэгэхээр мэдээллээ үргэн чи түүх ярьсаар байгаа. Нэг үзэн түүх ярьдаг нэвтрүүлэг болгочихлаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээ Солонгос улсад коронавирусын халдварын 3032 тохиол бүртгэгдсэн. Үүний 29 нь хилийн жадаас зөвлөгдөж орж ирсэн байна. За миний эхний хүрэх мэдээлэл юм бол Солонгост ер нь зар сурталчилгааг одоо ихэвчлэн бол алдартай хүмүүс. За жишээлбэл нэг сүүжүү байдаг юм уу алдартай ундаа архины сурталчилгааны яг юм зураг тавьсан байдаг ш. Солонгост л аюу түгээмэл харагддаг л та. Одоо л манайд бас арай орж ирээд байгаа шүү. Солонгост ч одоо нэг алдартай хүн гэл сүүжүү барьсан те сурталчилгааг тэрнээс маш их одоо зардал бол хөрөнгийг өөрөөсөө авдаг байгаа ш. Тэгээ миний мэдих бас алдартай жүжигчин баг кинонд нэг 2 кинонд тоглолоо. Тэгээ аюу алдартай болсон. За 2 ч арай биш хаа нэг 10 гараа хурууд багтгаар кинонд тоглолцсон. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө кинонд тоглолтгүй дандаа энэ сурталчилгаанд тоглосон мөнгөөрөө баг ингээд маш их мөнгөийг олдог. За тэгээд тэгсэн чи одоо алдартнуудаар сурталчилгаа хийлэх биш. Ийм хиймэл одоо 3D digital human гэж байгаа. Дижитал хүнээр сурталчилгаа хийлэгдэг болсон гинэ. За энэ болохоор One Mind гэдэг компани байдаг гин. За энэ болохоор 2020 оны 4 сард байгуулагдсан SUA гэсэн модельийг гаргасан байгаа. За уг нь мэдээнээр бол мэдээний эхлэлийн хэсэгт ийм ягаан даашинцтай зураг харагдах хэвээр. За энэ бол ингээд харахад зүгээр л нийтээ одоо аюу гой үзэсгэлэнтэй бүсгүй сурталчилгаа нэгэд зураг авахулсан шиг харагдаж байгаа. Гэтэл энэ маань хиймэл те одоо компьютер графикаар хийсэн хүн юм байна л да. Тэгээ одоо болохоор энэ компьютер графикаар хийсэн ийм хиймэл 3D дижитал хүнээр сурталчилгаа хийлгэх маань баг одоо шинэ технологи болж ингээд Солонгосын зах зээл нэвтэрч орж байгаа юм байна. За тэгээ SK Telecom гэдэг маш алдартай Солонгостой компани байгаа шүү дээ. Энэ SK Telecom компани хөрөнгө оруулалтын бас юм тустай компани үүсгэн байгуулсан гарсан ийм компани байдаг юм SK Square гэдэг. За тэгээ энэ компаниас болохоор энэ 3D digital human гэдэг энэ SUA одоо бүсгүйтэй зохион бүтээж байгаа энэ компани 90 тэрбум воны одоо хөрөнгө оруулалтыг бол оруулсан гинэ. За энэ маань цаашид яагаад энийг хөрөнгө оруулалтыг хийгээд байна гэхээр одоо том компаниуд бизнесэд сурталчлагата дандаа юм алдартай хүмүүсийг модельийг сонгодог. За жишээлбэл манай Чимбахаар сүүжийн реклам хийлээ гэж бодоход Чимбах нэг тийм одоо жишээлбэл алдаа гарлаа гэдэг шүү дээ тий. Солонгос ч одоо аюу алдартай жүжигчин дуучин байжгаад гинт одоо 10 жил байхдаа хүн дээрлэгдэг байсан өмнө гэмт хэрэг үйлжсэн ч гэдэг юм эсвэл хар тамхи татсан гэдэг алдар нэр нь байхгүй болчихдог шүү. Тэгэхээр тэр тухайн үед одоо тэр компани тэр алдартай хүнээр брэндээ тий хийж ялаа гэж бодоход нүүр царайгаа болгож идэл гэтэл тэр хүний яг имиж нь ингээд эвгүй тий онцгой болчих юм бол тэр компанийн хувьд бол маш их хохирлыг амсдаг юм байна л та. Тэгэхээр ийм асуудал үүсэхгүй яад бол 3D digital human-ийн хувьд бол энэ SUA гэдэг дижитал хүний хувьд гэх юм бол мэдээж алдаа бол гарахгүй шүү. Ягаад бол компьютер график зөвхөн компьютер дотор байгаа хүн учраас тэгвэл энд сүүж ууж гэдэг юм хар тамхи татах
Иймэрхүү асуудал бол ерөөсөй гарахгүй. Тэгэхээр энийг цаашдаа хөгжүүлээд олон төрлийн суугчдад ийм дижитал human-ыг, дижитал хүнийг ашиглах ийм одоо шинэ систем бол Солонгост ингэж нэвтэрч орж ирж байгаа юм байна. За би бас зургийг хараад эхлээд эн чинь ямар кран дээр гардаг үлээ гэсэн суугаа таниаг байж та. Тэгэхээр нэр сая чамаг хэлгээр саналаа л да. Одоо Солонгосын жишээ нь хамгийн анхны Оскар авсан эмэгтэй жүжигч маань 50 доонд хэд ч л одоо сурчлагын тоглож явах үед тухайн үед те дүрээ бүтээж ягаад за тэгээд нөх хүмүүс дургуйцаад нэг хэсэг бүр ундааны реклам тоглож байсан тэр ундааныхаа рекламыг цуцалсан гэж хэлж байсан шүү дээ. Тэгэхээр тэр асуудал бол бүр 60-аад он одоо тийм дээр үеийн асуудал байгаа шүү дээ, тийм. Тэрнээс хойш ингээ явсаар галж жүжигчд одоо заримдаа архиугаа сохтуу машин жилуудсан гэдэг асуудлаас болоод сурчлагаа нь тэр хүн зургатаараа гарах хэрэггүй болцдог ч юм уу. Иймэрхүү асуудал үүсээд байдаг бол яг давуу тал гэхээр энэ хүмүүсийн хувьд болохоор юм 3D тийм. Ялангуяа одоо энэ цэцэгтэй энэ зураг авалсан энэ хэсэг бол үнэхээр ялгагдахааргүй. За нөгөөх нь болохоор нэг бид нэр аппликейшн ашиглаад нэг YouTube Facebook-ийн зургийг нэг хэсэг солисон шүү дээ сая. Яг тэрүүн шиг л тийм л харагдчихээн. Тэгэхээр үнэхээр бас бодит хүнээс ялгагдах зүйл бол үнэхээр бага болсон харагдчихээн тийм. Тийм тэгэхээр цаашдаа хэдүүлээ одоо кино дэлгэцний алдартай одуудыг биш ийм дижитал 3D дижитал human буюу дижитал хүмүүсийг те сурталчилгаан дээр бол харах боломжтой болж байгаа юм байна л да. Энэ нь яг цаашдаа энэ ч гэсэн бас яг адилхан жүжигчин шиг те одоо имиж бүрдүүлэлт хийдэг юм байна л да. Одоо жишээлбэл айгүй рок хувцалдаг байлаа гэхэд дараа нь айгүй эмэгтэйлийн имижтэй болдог ч гэдэг юм уу. Бас энэ яг дижитал хүний өөрчлөөд хэм маягийг өөрчлөөд нэр хүнд нь ч гэсэн ингээ баг багаар нэмэгдэх гинэ. За тэгээд 2020 оны 4 сард гарсан. Тэгээ одоо 2021 онд 90 тэрбум хөрөнгө оруулалт авч байгаа гэдэг бол энэ яг гаргасан компанийн хувьд бол маш ашигтай мундаг ажиллаж байгаа. Тэгэхээр цаашдаа бол маш олон ийм хиймэлтэй 3D дижитал юмнууд бол гарч ирэх юм шиг байна хүмүүс. Би өчигдөр баха ажил руу ирж явах замдаа нэг Солонгос ус төгсчлөө нэг Google-ийн Батбулгагийн залуугийн подкастыг сонсч байсан. Яг тэн дээр ийм чиглэл ярьж байсан. Одоо Google ч гэдэг юм уу том компаниуд Metaverse гэх 3D технологи руу бол одоо шуурж байгаа. Тэгээ 10 жилийн дараа гэхэд ер нь бол бидний эргэн тойрох зүйлүүд одоо яг тэр ялангуяа онлайн уулзалт дээр хэлж байсан. Zoom гэдэг зөвхөн тэр нэг энгийн аппликейшнийг одоо корона гарснаар хүмүүс ашиглаж эхэлж байна. Тэгэхэд бол цаашдаа шаардлага юм бол одоо чи битгаар хол байлаа гэхэд яг өөдөөдөөсөө хараа сууж байгаа юм шиг тийм боломжийг олгох ийм төхөөрөмжүүд бол хамгийн одоо эрчимтэй бол бүтээгдэн хамгийн эрчимтэй хэрэглэгдэнэ гэж бол хэлж ийсэн. Тэгээ энэ мэдээ бас сонсон чи яг тэр санаанд орж шүү. Тийм. Тэгээд би уг нь яг мэдээ болгож нэг өмнө оруулжсан жилийн 2 жилийн өмнө Солонгост юу гэдэг гэхээр одоо ер нь техник технологи маш их цаашдаа ч гэсэн одоо хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйд одоо бидний ингээд хийж байгаа ажил бол тал бараг роботж зарим нь бараг бүрэн робот хийх боломжтой бол дуусч үгүй болох юм байна л да. Тэгэхээр Солонгос ирээдүйд мэрэгчлээ сонгох хүүхдүүдэд чиний мэрэгжил чинь 50 жилийн дараа байх юм чи 50 жилийн дараа наад мэрэгчлэрээ хоолоо олж идэж чадах юм уу гэсэн асуултыг намайг их сургууль руу асуух гэж байгаа байхгүй. Тэнгүүд би орчуулагч мэрэгжилтэй тэг бодсон чинь орчуулагч гэдэг бол тэгэл би за ер нь ямар ч юм мэдрэмжгүй зүгээр яг одоо цаг дээр амьдраад байгаа юм байна. Ирээдүйд юу өөрчлөгдөж юу хувьсгах ингээд сайн харж мэдчих хэвээр байна л гэж бодсон ш Солонгосч байгаа. Тэгээ ийм мэдээ харахаар яг манай тэр Instagram дээр нэг Монгол бас юу байгаад байдаг шүү дээ. Загвар өмсөгч гээд бас юм хиймэл оюуханаар би болсон. Тэрийг харангуйта за манайд ч бас байгаа байна гэж тиймэрхүү зүйл бол бодогдчихсэн. За үргэлжлүүлээд би MBC дээр гарсан мэдээллийг хүргэе. За энэ болохоор одоо нэгэн гэр бүлийн хувьд Чежу ардал руу ирээд за тэгээд бүхэл бүтэн 9 сарын турш 8 газар одоо залилж ингэж амьдэрсэн гэр бүл байна гэсэн ийм мэдээлэл бол гарсан байлаа. Тэгээ мэдээллийг дэлгэрэнгүй харах юм бол тухайн гэр бүлийн хувьд Ямайкагаас олоо ирсэн юм байлаа. Тэгээд аяллаа визээр ирээд харалцчихсан. Тэгээ ерөнхийдөө одоо фэшн за буудал юм газруудад болохоор очиж амьдрахтаа манай төлбөрийн зээлийн карт маань энэ юугаар мөнгө шилжиж орж ирнэ гэдэг юм уу дараа өгнө гэсэн иймэрхүү байдалтай хэлээд үнгүй амьдраад тэгж байгаа зүхтаад одоо алга болоодсан ийм гэр бүл байгаа. Нийтдээ тэгэхээр 25 сая воныг бол хүмүүс тохиолол учруулсан гэсэн ийм дүн бол гарсан байлаа. Тэг хамгийн сүүл жишээ нь байсан газар бол 21 орчим хонцоод тэг яг үүрээр сухтаагаад гэр бүлийн хоёр бол 30-аад насныхан байлаа. Тэгээ 4 настай охинтой. Тэгээд гингээд алга болчдөг ийм бол тохиолдол болсон юм. Цагдаа нар мэдээж яг энэ хэрэг ханаас судалж байгаад илрүүлээд энэ гэр бүлийн хувьд бол Ямайктай өөрсдөө бас залилан хийгээд тэндээсээ ингэж цухтааж ирсэн гэр бүл байсан. Тэгээд Солонгост бол 9 сарын турш бол ингэж мөн одоо залилаа хийж амьдэрсэн гэсэн ийм мэдээ бол гарч байлаа. Тэгээ энэ надад харамсалтай санагдсан нь болохоор энэ мэдээний дор сэтгэлдлүүдээр энэ гадаад хүмүүст
байгаа энэ хуулийг чангалах ёстой ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд бас дурддагдаад байгаа учраас одоо хаа байсан Ямайкийн хүмүүс бол Солонгост бол цөөхөн штэ. Гэхдээ бол яг гадаад гэдэг утгаараа тэрийг бол солонгосчууд анзаарахгүй зүгээр хуулийг чангалъя гэх юм бол байнга оршин суудаг хүмүүст бол нэлээд сөрөг үр дагавартай гэж бол хараад байгаа. Тэгээ ямар байдлаар одоо зээлийн карта ашиглах те. Тэгээ одоо тооцоо хийхтэй энэ карт маань болохгүй байна. Удахгүй ингээд төлчихье. Эсвэл өөр буудалд пассвортоор үлдээсэн. Тэгээ одоо гадаад пассвортоор үлдээсэн. Тийм тэгээд төлбөр удахгүй ороод ирнэ гэдэг юм уу. Тэгээд хүмүүс чинь төдийлөн юм хүмүүс их байдг болохоор жуулчад ирчихсэн байна гэдэг утгаараа аль болохоор байрлуулад бүх зүйлийг хангаж өгөөд ингэж байж исэн боловч одоо эцэст нь залилуулсан ийм хэрэг бол гарсан юм байна. Гэтэ нэрээ сая таны хэлдгээр яг нэг үхрийн үер дөрвөл 1000 үхрийн үер дөрвдөг гэдэг шиг нэг сургуульд нэг оюутан харлаа. За тэгээ нэг 10 маруу гэл 20 гэл нэмэгдээл явчихаар тэр тухайн сургуулийн оюутнуудыг тэгээ тухайн сургуулийн яг батлан даагчтай сургууль батлан даагчгүй сургууль гэдэг чинь батлан даагчгүй сургуулиас хасчтэй юм лээ. Тэгэхээр тэр сургуульд одоо эсийг хүсэжсэн Монголоос суралцж байгаа маш олон залуучууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний хувьд бол бүрдүүлэх материал Монголоос ингэ нэмэгдээ явчихсан байна л да. Би ч өөрөө тийм газар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр нэг хүн харлах, хоёр хүн харлах те ер нь харлахгүйгээр уучраа болоод ингэ амьдарч гэдэг юм. Яг яалтч хүн нөлөө бол үзүүлдэг юм байлээ. Би бас яг Солонгос сурч манай сургуульд бас айгу харлалт ихтэй. Тэгээ анхандаа очиход зүгээр яг ингэ байршуулах мөнгөнийхэн тоо анх сонсоод боломжийг тэгээд за ингээд өгөө зохицуулж чамаа гэсэн сүүл рүү нөгөө мөнгөнд яг бол танаа сургууль харлалт ихтэй байсан болохоор ингээд тэгэхээр яг энтэй адилхан нийгэм асуудал гарахад нийтэд нь ингээд хууль аюу чангатахчдаг юм билээ. Имлэг дээр нь тий сургууль гэдэг иймэрхүү чиглэлийн газар дээр нь бүгдээрээ ижилхэн л яг иймэрхүү нэг хүнээс болоод тэр чангалцдаг талууд бол байгаад идэх байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Гонжо хот эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За Чимбах би хаач өвдөж байна уу? Солонгос явмаар санагдаж байна. За тэгэхээр Гонжо хот эрүүл мэндийн дэмжих аялал жуулчлалыг дэмжих төвөөс за та бүхэнд юу санал болгож байгаа гэхээр одоо Монголоос солонгостойгоо эмч нартай холбогдоод за зөвлөгөө авах боломжийг олгож байгаа юм байна. Тэгэхээр би магадгүй тэ надад мэдээж хүн болгонд л одоо эрүүл мэндийн асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл хараа, нүд өвддөг, шүд өвддөг, за нуруу өвддөг ч гэдэг юм нуруу өвддөг байлаа гэхэд онлайнаар солонгостойгоо эмчтэйгээ холбогдоод за сайн манай эмчээ ингээд зөвлөгөө авах гэсэн ингээд орчуулагчтай нэг төвдөр очиод ингээд мэдээлэл аваад за тэгээд хэрвээ эмч нь үзлэг хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Бид нар одоо яг Монголд үзлэг хийдэг шиг л яг ингээд таны үзлэгийг хийгээд за хэрвээ одоо үнэхээр одоо солонгост очиж эмчлүүлэх шаардлагатай байна гэх юм бол Монголоос тусгаарлалтын мөнгө 100% өгсөний дараа солонгосчууд 50% нь бас эргүүлж авах боломжтой. За дээрэс нь энэ Гонжо хот эрүүл мэндийн аялал жуулчлалын дэмжих төвөөс гаргаж байгаа зүйл нь юу гэхээр онгоцны буудлаас тосох, орчуулагч хөтөж дугаар авах. За буудал захиалах гэх мэт үйлчлэгийг цаанаас нь хангаад өгч байгаа юм байна лээ. Тэгэхээр гадаадад эмчлүүлэх гэж байгаа хүмүүс одоо би бол нөр аялал жуулчлалын удирдлагаар сурч ирсэн шүү дээ. Тэгэхээр манай монголчууд бол яг эхний бүр 10-ын за бүр эхний 5-т ч ихсдэг юм лээ. Эхний 5 дотор нь Монголоос солонгосчууд хамгийн их одоо эмчлүүлдэг хагалгаанд орох гэж зорчдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүс маань мэдээж солонгост бас байнгын амьдэрдгүй хүмүүс ингээ очихоор одоо мэдхгүй төөрөхтэй. За наад зах нь одоо эмнэлгийн асуудлыг одоо жишээлбэл хөнгөлөлт идэх боломж байлаа гэхэд тэр талаар мэдээлэлгүй те очиод их хэмжээний зардал гаргах гэдэг юм. Иймэрхүү асуудлаас бас яг энэ юунаас бас дамжуулаад те мэдээлэл авах боломжтой юм байлаа. За тэгээ өөрөө энэ Гонжо хотын хувьд бол онцлог ихтэй аялал жуулчлалын чиглэлээр бол түүхийн дурсгалтай мөн солонгос хүмүүсийн хувьд гэсэн утга учиртай ийм хот байгаа. Сүүлийн үед бол илүү бас имижээ өөрчлөөд аялал жуулчлал эрүүл мэндийн чиглэл рүү бол маш их одоо хөрөнгө оруулалтыг бол хийсэн. Энэ хэмжээгээр одоо эмнэлгийн тоног төхөөрөмж нь солонгостой хамгийн шилдэг, хамгийн олон эмчтэй, за хамгийн олон бас тэр төвүүд бол байдаг байгаа. Бид хоёр эмнэлгүүдийг бол цувралаар танилцуулсан. Тэгээ өнөөдрийн хувьд бол медчек гэдэг бас юм бүтэн биеийн шинжилгээ хийхэд бол нэлээд юм тохиромжтой бас нэгдсэн юм эмнэлэг байгаа. Тэр энэ газрын хувьд бол гадаад хүмүүсийг бол хүлээж авах тал дээр бол илүү төлхөө одоо тэр орчуулагч тэгээ бусад эмнэлгийн сая хэлсэн тусламжийг бол үзүүлдэг байгаа. Тэр ганцхан яг эрүүл мэндийн үйлчлэгээхээс гадна аялангаа бас үйлчлүүлэх гэдэг бол ийм шинэ зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр нэг өдөр та өөртөө цаг гаргаад бүтэн биеийн шинжилгээ өгчлөө. Тэр нь бол миний бодлоор нэг ойрын жилдээ 2 жилдээ өөрийнх нь зүгээр байна гэдгийг мэдээд авах юм бол маш том нэмэртэй. Дээр нь одоо үдээс хойш цаг зав гарах юм бол тэнд дурсгалтай газруудаар нь яваа за мөн амттай хоолой нийтээд иймэрхүү байдлаар нэг өдрийг солонгост байгаа хүмүүс маань ч гэсэн одоо зориод очихд бол боломжтой байгаа тийм. За тэгэхээр холбогд утасны дугаар нь 77 47 90 77 47 90 гэсэн дугаар байгаа. За Facebook хаяг нь medical Гонжо medical tourism за Улаанбаатар офис гэсэн ийшээ бас ороод үзэх боломжтой. Medwell Гонжо гэсэн Facebook хаяг байгаа шүү. Ийшээ орж ирвэл харах боломжтой байгаа.
За тэгээ надад бол яг яалтчгүй саяныхаас бол уг бүтэн биений шинжилгээ таалагдсан л та. Ер нь бид нар дотроо боддог шүү дээ. За нэг аав ээжигээ үзүүлж гинсэн даа гэл. Тэр би одоо хил нэгдвэл мөн аав ээжийг аваад үзүүлээ даа гэж бодоод тийш. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллаж Гонжо хотын иргэнд ажиллаж байна шүү дээ. Дэмжигтэй хамтран ажиллаж байна. За Purpose Man Гонжо хот гоё шүү. Гоё хот шүү гэж бас бичсэн байна. Харин тийм байна уу? За үргэлжлүүлэн өнөөдрийн постоо хүрэх байгаа. За постны бодлохоор за миний хэлж байгаа шүү дээ тийм. За би болохоор ийм пост хонсон Оддын баримт гэдэг Facebook пэйж хуудас дээр за одоо жүжигчин Жон Жи Хюн Сун Е Кюнаар 2021 оны байдлаар олон ангид киноны нэг ангид бүрээс 200 сая воныг авдаг болсон. За ингэснээр тэд Солонгосын түүхэнд хамгийн өндөр цалин авдаг эмэгтэй жүжигчид боллоо гэдэг. Тэгээд энэ яасан бэхээр Солонгос жүжигчид кинонд ер нь Солонгос кино бид нар ашиг үздэг шүү дээ. Тэгээд яг энэ хүмүүс одоо тэр одоо бидний нүдэнд харагдаж байгаа те дэлгэцний ард цаана одоо ер нь хичнээн сая воны цалин авдаг юм болоо гэд сонирхдаг байлаа л да. Тэгсэн чинь одоо жишээлбэл яг хүн жүжигчнээс шалтгаалаад өөрөлтөө өндөр зэрэглэлийг гэж байдаг юм билээ. Англиараа маш өндөр зэрэглэлийн мундаг жүжигчдийн цалинг нь харах юм бол тэр бүм бараг хүрэх шахуу те. Ягаад бол нэг ангид одоо энэ жишээлбэл Жон Жи Хюн, Сун Е Кю гэдэг чинь бид нарт бол амьдралын эдрийг ханаар маш шалтгаалтай болсон жүжигч маань шүү дээ. Тэгэхээр Сун Е Кю жүжигч маань одоо 2021 оны байдлаар зөвхөн нэг ангид тоглохдоо 200 сая воныг авдаг гэж байгаа. Тэгэхээр Солонгос олон ангид төр хам. За яг ер нь бол ийм жүжигчд нэг дээдлэн нэг 24 ангитай хам тоглож байгаа харагдтыг. Тэгэхээр 24 ангийг те 200 сая вонд одоо үржүүлээд бодоод үзэх юм бол нэг кинонд тоглолцоход л бараг те хангалттай их мөнгөийг бол ингээд авчдаг байдгийн байна. Тэгээд яг багтаа гэх юм бол мэдээж үнээсээ шалтгаалаад өөр л байдаг юм байл л дээ. Гэхдээ дээдл нь бол ер нь нэг ингээд 200 сая воныг авдаг юм байна. Тэгэхээр 200 саяга бодох юм бол энэ хүмүүсийн одоо яг Google руу ороод ч юм уу намтрыг ингээ харах юм бол за тэдэн онд гингүүт ялчгүй л ингээ нэг жилийн хугацаанд 20 ангитай ч юм уу за багтаа нэг 12 ангитай ч юм уу драмнууд бол дүрээ бүтээгээл яваад сүүлийн 20 жил бол ингээ тасралтгүй бүтээгээл яваад яг нэг талаараа тэр нь өөртөө энэ хүмүүсийг алдартай тийм юм өндөр зэрэглэлийн жүжигч болоход нөлөөлсөн баг. Нөгөө талаараа бол яг мөнгөнд өнгөөр нь харах юм бол жил болгон за нэг 20 ангийн 200 саяар үржээл үзэх юм бол тэр бол бас асар их хэмжээний мөнгө гарч байгаа шүү дээ. Зөвхөн драмнасаа авч байгаа. Дээр нь эднэр чи өөртөө рекламын тоглоно, гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болно, гэрээ байгуулна тийм. Тэгэхээр маш бас юм тансаг иймэрхүү амьдрах. Тэгээ одоо бол би энэ мэдээллийг сонсноос хойш одоо хитэн ангитай кино гэдэг нь хараад мөнгөнд бодогдоод байхаар илүү тийг санагдчих шүү дээ. За тэгээд яг мэдээлэл бол хүүднээс. Гэхдээ энэ бол Оддын баримт гэсэн групп хуудас дээр орсон, пэйж хуудас дээр орсон мэдээлэл байгаа. Нэг дээрээс 200 сая воныг болдог гэдэг. Тэгээд яг юунээсээ шалтгаалаад, нэр хүндээсээ шалтгаалаад бол өөр байдаг юм байл. За тэгэхээр үргэлжлүүлэн Чимбаах маань ямар пост сонсон байна? За миний постын хувьд Ган Чимэг Ган Төмөр гэдэг хүн 4 өдрийн өмнө бичиж нийтлсэн байна. Монголд амьдрах ноу хау гэдэг. За энэ болохоор бас одоо Солонгост байж байгаад ирсэн бүсгүйгээр яг Монголдо ирэхэд тийм Монголд ирхэн амьдрах ба гэдэг. Нэгдүгээрт гэсэн байна. 5 хүртэлх километр газар явах гэж байгаа бол гэрээсээ 1 цагийн өмнө гарах, 5-аас дээш километр газар явах гэж байгаа бол 2 цагийн өмнө гарах, оргил төгжрлийн цагаар бол алхах гэсэн байна. Одоо Монголд ирэхээр стрессгүйч гэдэг юм уу эсвэл төвжирлгүй амьдрах юм бол ихний одоо зүйл нь бол энэ байна гэсэн. Тэгээ бид нар чинь ер нь бол яг Солонгост амьдарч байгаад ирэхээр тэнд метро, за автобус ер нь бол ийм цагийн хуваарийн дагуу нэлээд сайн яваад сурчсан байдаг. Монгол бол заримдаа цаг төлөвлөх ямар ч боломжгүй иймэрхүү байгаад. Тэгэхээр энэ үний хувьд олж нээсэн ихний зүйл нь бол энэ байх нь. За хоёрдугаарт явгууны замаар гарч байтал гинэт явгууны чин зам дуусчихвал айд сандрах хэрэггүй. Машин зам руугаа эсвэл тулж очисон байрлал руугаа ороод нэвтрээд алхачихж байгаарай. Машин зам руугаа орлооч мөнхийн төвжрэлтэй болохоор хурдтай машинээрээ дайрчихна гэж байхгүй гэсэн байна. Тэгэхээр одоо дугуйтай явах үед энэ их мэдрэгсэн л дээ. Одоо явгууны замаараа явж итэл гинт зам байхгүй болчдөг. Зүгээр хамгийн ойрхон зам хайчиж байгаа. Тийм миний санаж байгаагаар гэх юм бол одоо цагаан алга жоохон өнгөрөөд ингээд явхад тэр Атар өргөө компани уртлын дээр зам байдаг. Тэнд явж байгаад явгууны зам ингээд дуусчдаг. Тэгээд яг энэ хүний хэлснээр ялгаагүй зам руугаа ороод явж байгаа юм тийм. Дахиад цаашаа явж байгаа юм ярамгийн гүүр хүрээд ирнэ. Ярамгийн гүүрэн дээр бас нөгөө явгууны зам чи алга болчихно. Тэгэхээр дугуйтай юм уу алхаад явж байхад одоо яг би хайчих хэвээр эсвэл ийшээ би дими явбуу гэх нэг тиймэрхүү зүйлүүд бол яг таарлаж байсан. Тэгэхээр надад энэ бас нэрээ ялангуяа дөнгөж ирээд удааг хүмүүс бол энийг анзаараад ингэж хилээд байгаа нь бас хэцүү юм болов гэж бодож байгаа. Тэгээ ер нь бас нэг сүүлийн үед ажиглаад байгаа зүйл гэхээр хүнээсээ энтэй машин гэж одоо баймаргүй л гэж бодогдоод байгаа. Ягаад гэвэл явган хүмүүс нь хүүхдүүд те замаараа явж чадахгүй яг нэг машин зам руу орцсон алхаж байгааг харахаар энэ бол нэг бодлын маш хэцүү шттэ тийм юмнэлтэй гэх юм уу. Нөгөө талаараа болохоор зүгээр бид нар дасчихсан тийм байгаад байгаа. Гэхдээ зүгээр гаргалгаа гэж бодоод үзсэн чинь
дээр нэг мэдээ харж байгаа дарсан чинь одоо цагдаа эмэн гэлүү цагдаа юу гэсэн тийм аппликейшн татаж аваад яг хэрвээ тэр явгууны гарцсан дээр машин тавьчихсан байх юм бол зургийг аваад бас явуулж болдгийм байлээ. Тэгэхээр нэг ийм гаргалгаа байдаг сурталчилгаа бас байдгүй юм байна да гэсэн тийм зүйл бол санаанд орсон. Тийм байх тийм. Өөр юу байсан байна нэмж? За мөн бас зам хөндлөн гарахтаа хэдий ногоон гэрлээрээ гарч байгаа ч гэсэн ирж яваа жолооч руу тухаараа муухай харж хүн гарч яваа шүү аятайхан байгаараа гэж харагтаар гарах гэсэн байна. Одоо нүдэрээ ингээд одоо нэг ай контакт гэдэг чинь тийм. Тэгэхгүй бол бас ер нь бас нэг жоохон имэмээр зүйл гэх юм бол гарцаараа ногоон гэрлээр гарч байгаа юм яг нэг машин ороод ирдэг шүү дээ. Уг нь бол яг би болохоор илүү солонгосын жолооч ахгүй. Тэгэхээр яг Монгол төрөмүүдийг зарим нь сайн гэж тодруулж санахгүй байгаа. Тэгэхдээ яг солонгос жишээ нь баруун гар руу эргэлээ. За гарц байх юм бол тэр гарцны бүр цаад одоо игнэний хэсэг байлаа ч гэсэн явгуун явж байгаа юм бол өнгөрөөж баруун ирэхэд зөвшөөрдөг. Тэгэхэд болохоор манайх бол нэлээд зодтолдуулдаг юм шиг санагдсан. Нэг ногоон гэрэл аслаа гэхэд машинд зөвшөөрчихсэн, явгуунд зөвшөөрчихсэн. Явгуун ч ногоон гэрлээ хараад 50 алхангууд энэ талаас ирж байгаа үний бодлохоор өө ногоо ийшээ ирэхэд зөвшөөрсөн байна гэдээ бас хамаагүй хурдтай ороод ирдэг ч юм уу. Тэгээд тэр хоорондоо бол нэг тийм нэлээ эвгүй байдал үүсдэг юм байлаа. Магадгүй гадаадаас ирэх хүмүүс маань гинтж байгаа бас машинд тэ үл гараа бэртэх үед тэгэхээр энэ хүний бас ингэж битсэн над нэрээ бас таалагдсан л да. Одоо яг манай ажлын уртлын дэлгүүрийн зам байгаа шүү дээ. Яг зам гарангууд хойдлаас ч ирээд уртлаас ч ирээд одоо тийм баруун зүүн талаас ч ирээд би одоо гурван талаас тайруулж өгөхгээд аюу хэцүү гардаг сандраад тэгээ ингээ гүүж гардаг. Уг нь ногоон гэрлээр 50 гармаар байвч тэгээ би одоо бодохдоо би дөрмөө зөрчөөд байна уу тий нөгөө хүмүүс дөрөн зөрчөөд байна уу хоёулангийнх нь зүв байгаа. Тэгээ одоо яг хэнийх нь буруу гэдгийг мэдэгдэхгүй тий. Тэг миний хувьд яг энэ дээр өөрийнхөө бас ноу хавыг нэмэрлэх юм бол гарцаар гарахтаа би яг гэрлэн тохиогүй байлаа гэсэн нөгөө жолооч руу бас гараараа тохиод тэгээд би ямар ч явах гэж байгаа гэдгийг мэдэгдээ. Тэгэхээр тэр хүн илүү ингэж хурдан хасах, зогсох магадлал өндөрсгөө холоо гэж бодож байгаа. Тэгж болохгүй. Тэгээд гараараа нөгөө талаараа их хурдан гүйж гарах хичээдэг. Ягаад гэвэл нэг талаараа тэр хүн надад зам тавиад өглөө, нөгөө талаараа замтгтээ тэр үжилттэй хот би удаан алхаад явах уу гэж гүгээд явцдаг. Нэг иймэрхүү бас тогтсон зүйл хэрэгжүүлж байна. Гүүг нь аягүй чухал юм биш гэсэн санагдаж байна. Яа тэгэхээр ингээ машинтай хүмүүс суугаар зам тавьж өгч хад ямар удаан алхахтыг. Тэнгүүт нэрээ зам тавьж өгч байгаа нь хурдан л явах хэрэгтэй гэх. За төгсгөлд нь бас таксийн цугтаа гадаадаас ирээд удаагүй хот сайн мэдгүй гэдгээ мэдэгдэж огт болохгүй. Тэгвэл таны очих газар руу зам төвжөлтэй байгаа гэж хэлээд хотыг 3 тойруулна гэсэн. Энэ гэхдээ Солонгост бас байдаг шүү. Нэг хэсэг тийм заллаа аягүй гардаг шүү. Энэ чараа нисэх онгоцны буудлаас хүмүүсийг авч яваад гадаад яг нэг бүр ингээ харваас анхудаага ирж байгаа хүнийг таксиндаа суулгангуудаа хаашаа очих уу гэдэг нь онгоцны буудлаа 3 тойроод гараа авчдаг гэж аахгүй. Тэгээд Солонгос ч юу таксины мөнгө нь зогссон ч явж идэг, хөдөлсөн ч явж идэг шүү дээ. Тэгэхээр тийм заллаа аягүй гардаг гэсэн гэсэн. Тийм. Тэгэхээр энэ дээр яг гадаад хүмүүс бол жишээ нь бол яг аргагүй шүү дээ. Зүгээр айлч оронд орсон тийм асуудал байдаг. Зүгээр гадаад байж байгаа ирж байгаа монголчуудын хувьд бас ийм асуудал бол байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ гэхээр миний бодол шүү. Би ч гэсэн ингээд ийш тийш явъя гэхээр мэдэхгүй байгаа. Өө тийшээ гэж хэлчихэл. Хойно Google Map-аас хараад ингээд 2 3 зам байх юм. За ийшээ дөхөө тэрэнгүүт нь томруулж хараалч юм. Тэгээ мэддэхгүй бас иймэрхүү нууцаар яваад байгаа шүү дээ. Би тэгтээ одоо Google Map ашиглаж явдаг шүү дээ Монголд. Тэгээд төөрч. Одоо дэлхийн монголчуудаар өнөөдөр чинь зочин ингээд биеэрээ ирж оролцож байгаа шүү дээ. Яг гадаад байсан хүмүүс гэртээ ярих замыг нэвтрүүлэгчсэн явуулахдаа би нөгөө Google Map-ийн зарим хаягийг бас одоо ирээд удааг хүмүүс бол явуулж өгдөг. Тэгэхгүй бол тэр хүмүүс маань хайж төлгөөнөөр хаана нэлээ эхлээл нөгөө энэ барилгынхаа нэрийг хэлнэ шүү дээ. Тэгээд төлгөөнөөр хэлсэн. Тэрийг мэдэхгүй метро мол гэж хэлээд мэдэхгүй. Тэнгүүд Баянбурдын тойрог гэж хэлж хагаад за би мэп явуулчаа гэдэг тэгдэг. Би нэр анх ажилд ороход мөгийн ахта уцаар ярьсан чи мөгийн ах төлгөөнөөргөө зочид буудал мэдхгүй гээл. Тэрний ард гэлтэхгүй тэгэхээр би зочид буудлыг яаж мэддэг юм байнг явдаг гэж. Тэгээд дотроо бодсон. Мэдгүй ахаа гэсэн чи одоо хуучнаар бол гэдэг нь хуучин үед нь жоохон байсан. Хэрэг донд чи жоохон байсан. Тэгэхээр нэг тиймэрхүү яриад инээдтэй бас их болдоо шүү дээ. За өргөжлөлөн видеогоо үргээ цаг маань нэлээ авчлаа. За өнөөдрийн видео саяхан Солонгос эзэлтийн ерөнхий шалгалт болсон. За тэгэхээр эзэлтийн ерөнхий шалгалт бол Солонгост маш чанга явагддаг талаар би хоёр ч мэдээ орчуулж группт бол оруулсан байгаа. За тэгэхээр Солонгост эзэлтийн ерөнхий шалгалтад манжамжаа гэдэг маань те 100% мундаг те шалгалтаа ерөөсөө ямар ч алдаагүй гэсэн сурагчдад бол маш олон боломжууд нээгддэг. За тэгээд тэр боломжуудыг одоо тэг хүртэж байгаа залуучууд маань ирээдүйд ч гэсэн маш мундаг хүмүүс болсон байдаг юм байна. Тэгээ өнөөдөр онцлоод 6 залууг оны шилдэг одоо шалгалт өгөгчд те шалгалт өгсөн залуучдыг онцлоод. Тэр нь болохоор яг энэ хүмүүсээс ингэж сурвалжлага ярилцлага авдаг. Энэ нь бас хэлсэн үгүүд нь тухайн одоо
хүмүүсийг алдар нэрт хүргэх гэдэг юм уу ийм бас эхлэл болдго юм байна л да. Тэгэхээр энэнгүүрээ бас илүү онцлогтой. Манайд бол төгсөгчдөөс өндөр оноо авлаа гэд сурвалжлага авах гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ, тийм. Ер нь бол байх нь байдаг юм. Гэхдээ тэр нь бүр ингээ одоо жишээлбэл Солонгост бол тэгдэг шүү дээ. За өнөөдрийн шалгалтыг авсан хүн гэл оройны нэвтрүүлгээр бүх нэвтрүүлгээр гарч идэг шүү дээ. Монголд болохоор зүгээр юм сайт дээр за нийгмийн шалгалтын 100 оноо авсан хүн гэл. Бас байх уу тийм. Нийтлүүд бол ордог юм байна гэж хэлж дээ. За тэгэхээр эхний залуугийн хувьд гэмэл 2012 онд эзэлтийн ерөнхий шалгалтын 100 оноо авсан. За гэхдээ 2012 онд бол Солонгост 30 гаруй хүүхэд бол өндөр оноог авч ирсэн юм байна. Тэгээд Ким Сэндог гэдэг энэ залуу тухайн үед одоо эзэлтийн ерөнхий шалгалтын маш өндөр оноо өгсөн гэдэг телевизээр гарч ирсэн. За дээрээс нэг царайлаг мундаг сурдаг залуу гэдгийг алдартай байсан гинэ. За тэгээд Сөүл их сургуулийн удирдлагын ангид тэгэмд бол орсон. За тэгээд үүний дараа бүрэн тэтгэлэг авсан гэж аман суралцж байгаа үедээ бүрэн тэтгэлэг гэдэг нь 100% цаанаас тэтгэлэг авч байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь мэрэгчсэн одоо нэгтлэн бодогчийн шалгалтанд тэнцсэн. За Солонгост мэрэгчсэн нэгтлэн болгогч болно гэдэг маань жилдээ бол ерөөсө 50 сая вон. За жилдээ жишээлбэл 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх юм бол жилдээ 100 сая воныг авах боломжтой. Тэгвэл шалгалтандаа бол тэнцхийн тулд маш одоо их дээс сурах, боловсрах за хэд хэдэн жил мэдхээр л миний нэг таныг Солонгос авах юм бас нэг ийм мэрэгсэн шалгалт өгдөг. 7 жилийн турш үргэлжлэл өгж байгаа зүгээр цагийн ажил хийнгээ. Тэгэхээр маш одоо хэцүү шалгалт гэдэг юм байна л да. Тэгэхээр авж байгаа цалин ч гэсэн өндөр байдаг. Ийм одоо залуусан байна. За тэгэхээр саяны залуугийн хувьд болохоор бас царайлагч гэдэг юм бас нэлээх анхааралд өртсөн учраас яг энэ дараагийн танилцуул 2010 оны төгсөгчийн хувьд болохоор тийм их мэдээлэл бол байхгүй байна л да. Гэхдээ энэ залуугийн хувьд болохоор хэл болон математик за гадаад хэл гэдэг ийм чиглэлүүдээр бүгднээр нь бас хангалттай 100 оног бол авч чадсан. Тэгээ надад сонирхолтой санагдсан болохоор энэ залуугийн хувьд сонгосон сургууль нь Yonsei их сургуулийн одоо бизнесийн удирдлагаар бол орсон юм байна л да. Тэгээд би тэгсэн чинь хэлний бэлтгэлээ төгсөөд бас Yonsei-гийн бизнесийн удирдлагаар одоо материал бүрдүүлж өгч үзчихсэн. Тэгээд ийм мундаг хүн тийм тэндийг орж яхад би өөрөө болохоор юу гэдэг тухайн чинь өнгөж хэлнийхэн бэлтгэлийн 4-ийг төгсөж байгаа шүү дээ. Тэгээ бүр мундаг байсан шүү. Өөр надад ямар ч тийм одоо мэдээлэл гэх юм ямар ч тийм гайхуулах зүйл байгаагүй. Тэгээд ийм мундаг хүмүүстэй бас нэг ангид суух гээд үзчихсэн өөрийгөө бодохоор бас жоохон инээдтэй санагдсан. Тэгээд яг энэ хүний хувьд болохоор бас мөн мэрэгцэн нэгтлэнгээр орсон. За тэгээ KPMG гэдэг компанид бас одоо ажиллаж байсан. Тэгээ хамгийн гол нь жирлийн орлогоноос тэр хүмүүс одоо хэр мундаг явж гинэ гэдэг ийм дүнгийн бас ер нь гаргадаг юм байлээ. Тэгэхээр зарим нь бол их өндөр тийм одоо үнэлгээтэй цалинтай гэдгээрээ нэртэй бол зарим нь болохоор чи нэрдэм шинжилгээ судалгааны ажил хийгээд тэр нь бас амжилттай байгаа гэдгээрээ бас үнэлэгддэг юм байна. За 2006 оны бас шилдэг шалгалт өгсөн оюутан байгаа. За Пак Живон гэдэг Сөүлийн сургуулийн хуулийн ангид тэнцэж орсон. За тэгээд төгсөөд болохоор шүүхийн шалгалтанд тэнцээд за тэгээд өмгөөллийн бүс нээн ажиллаж байгаа. За одоо жилд бол 84 сая воныг болдог гэсэн гэж байна. Тэгэхээр энэ хүмүүс нь эзэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгснөөсөө хойш бол ерөөсөө амьдрал нь дандаа ингээл дэвшлээ явцсан байна шүү дээ. Тэгэд эзэлтийн ерөнхий шалгалтаа нэг сайн өгчөд баг тэгэл угаас улстай алдартай болчтой. Тэр тийхэмдээ яг ямар сургуульд орсон тэр тийхмийн бүгд ингээл шулгамлтал өө нөгөө шалгалт ундаг гэсэн залуу штэ ойтмаа штэ гэд яригдчихэдэг юм лээ Солонгост бол. За тэгээ үргэлжлүүлэн дараачих нь танилцуулж байгаа юм. За тэгээ дараачих нь 2005 оны тэргүүн байр Сун Жонгу гэдэг оюутан байна. За Yonsei их сургуульд шүдний эмчээр сурсан. За тэгээ төгсөөд одоо Сөүлийн бүр Ганнам гэж аах. Ганнам сочууд. Ганнам ч нөгөө баячуудын амьдардаг дүрэг штэ тий. Тэгэхээр Ганнам сочуудад шүдний эмнэлэг ажиллуулж байгаа жилд 220-оос 300 сая вон ашиг болдог. Одоо ийм мундаг залуу болсон байна шүү дээ. Эзэлтийн ерөнхий шалгалтаа 100 өгснөөс хойш. За ингээд 5 дугаар хайранд нь 2000 оны тэргүүн байранд Пак Хэж нь орсон байгаа. Сөүлийн их сургуулийн хуулийн ангиар төгссөн. За тэгээ хуулийн фермд ажиллаж байгаа. Сардаа бол 150 сая воныг болдог. Мундаг бүсгүй болсон байна. Тэгээ 6-ад нь болохоор энэ уусын ингээд 1999 оны хамгийн бас шилдэг төгсөж байгаа. Тэгээ энэ хүний хэлсэн бас үг болохоор тийм нэлээ хүмүүс бол үлдсэн нь болохоор за HOT тухайд бол одоо жинхэнэ алдар нэртэй алж исэн гэх юм. Тэгэхэд энэ хамтлагийн хүнд нь хамгийн дуртай вэ гэсэн чи HOT гэж юу гэдгийг ингээд ямар хамтлагийг мэдэхгүй гээд тий. Дээр нь болохоор шалгалтын дараа бас асуусан чинь мэдэхгүй асуулт байгаагүй гээд энэ хэлсэн үг нь болохоор одоо энэ төгсөлтийн шалгалт болох үрт бол яригддаг тий. Одоо энэ хүн өөрөө бас Америк руу яваад тийм. За Америкт судлаачаараа ажиллаад доктор, магистр, Харвард гэдэг ингээ маш амжилттай явж байгаа энэ мундаг төгсөгчдийн бол ялчгүй нэг төлөөлөл нь бол байгаа. Тэгээ 1990 оны энэ манжамжаа одоо яг 100 оноо өгсөн энэ оюутан бол бүр яг байнга жил болго яригддаг л домрол юм билээ. HOT одоо манайхаар бол
камертон байсан байна тий. Тэгээ тухайн үед чинь бүх залуучууд ингээл камертоны тоглолт үзэж хахад энэ хүүхэд ганцаараа камертон гэдэг юу ч мэдхгүйгээр тэнд ингээд шалгалтандаа бэлдээ суужсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ээж хүүхдийн хамтлагийг мэддэггүй. Тэгээ дээрэс нь шалгалтанд гэхдээ энэ хариулт нь бүр айгүй гайхалтай санаадаа. Ингээд эсний шалгалтанд мэдхгүй зүйлтэй хэцүү зүйл юу байсан бэ гэсэн чинь ярилцлага өгч би бас ярилцлага үзэж байгаа. Мэдхгүй асуулт байгаагүй гэд хэлэн үнэхээр яг шалгалтандаа зөв өгөхийн тулд маш хичээсэн байна л харагдаж. Ягаад энийг баахан яригадаад байна гэхээр мэдээж шалгалтандаа бэлдээд толгойн өгж байгаа хүмүүс энийг яаж одоо толгойроо баг номоож хэмсэн гэж бодож байгаа хүмүүс тэр өөр хүн те мэдхгүй асуулт байхгүйгээр бүх зүйлийг мэдэж гэнэ гэж бодохоор сэтгэлд багтахааргүй бас тийм санагдсан. Тийм. За тэгээ одоо болохоор биофизикчээр Америк нэгдсэн улсад ажиллаж байгаа. За тэгээд Харвард их сургуулийг төгссөн, MIT-г бас төгссөн байгаа. Сүүлийн сургуулийг төгссөн. Ер нь бол айгүй хамгийн одоо төгссөн юм уу да тий. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Өнөөдөр хоёулоос сэтгэлээ уушч амсангүй тий. Манайхан хоорондоо бас бичээ зугаатай байсан бохоо. Хайд бас ахаач байна. Та нарыг хайрладаг шүү. За тэгэхээр нэвтрүүлэг маань өнөөдөр өндөрлөж байна. Бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. За тэгээд удахгүй маргааш өглөөний Чинчаа шоу нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Тэр баяртай. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв. Бүгд найрамдах Солонгос улсад эмчилүүлэхээр судалж байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн эрүүл хот Гуанжу хотын эмнэлгүүдийг санал болгож байна. Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв 77 47 90. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог